Сайн байцгаана уу? За Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа хүүхэд залуучуудад маш хэрэгтэй нэгэн мэдээллийг хуваалцахаар та бүхэнтэйгээ уулзаж байна. За Монголын Оюун ухааны академи гэж та бүхэн сайн мэдэж байгаа. За энэ академийн Америкийн нэгдсэн улс дахь салбар Виржиниа мужийн Фолс Жорж гэдэг хотод нээгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын Виржиниа муж бол Вашингтон DC хоттой зэрэгэлдээ оршдог энэ муж байгаа. За миний энэ ард харагдаж байгаа газарт Монголын Оюун ухааны академийн Америк дахь салбар нь байрлаж байгаа юм байна. Ингээ бүгдээрээ хамтдаа орж дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая. Сайн байна уу? За манай төв татаа морин. Баярлалаа. Гоё төвчлөлттэй байна шүү дээ, тий. Memo Kid гэж логогоо энэ тавьчихсан. Memo Kid маань болохоор одоо Монголын Оюун ухааны академийн Америк дахь одоо салбар гэж явж байгаа. Манай үүсгэн байгуулагч Монгол Улсын Гавьяат багш Хатанбаатарын бас зургаар ингээд сургалтынхаа төвийг тогтчулж гсэн байна. За жоохон өрөөнүүдэд танилцуулаад чи. Энд болохоор яг миний одоо захирлын офис байна. Тий. За энэ танхим маань болохоор өөрөө хүүхдүүдийг ингээд хүлээж авах энэ хүлээлгийн гэх юм одоо энэ танхим байгаа. Бид нар болохоор одоо хүүхдүүдэд хичээлээ хийхдээ бол 2 сургалтын танхимаар хичээлсэн. Энэ манай жижиг танхим байгаа юм. 12 хүүхэд багтах. За тэгээд ийшээ том танхим маань болохоор энэ талд байна. Газ спорт өрөлтийнхаа капуудыг нэгээр ширээн дээрээ тавьчихсан байгаа юм. Хүүхдүүдээ хүлээж авах гал бэлдээл маш сэтгэл догтлоо л байж байна да. Эцэг эхтэр маш их холбогдож байна. Өдөр шөнөгүй л баг уцаар ирж байна. Тий. Зарим нь бас цаг тохироод төв дээр маань ирээ танилцаад бас уулзж байна. Тий. За хоёлаа тэгвэл ийшээ тухтаахан суугаад ярилцлагаа үргэлжлүүлчихье тий. За тэгээ. Оюуны спорт гэж яг юу гэдэг юм бэ гэдэг талаар нэглээд товчхон танилцуулга өгчихвөл тий. За тэгээ. Тэгэхээр оюуны спорт гэдэг нь болохоор одоо хүний оюуны чадамжийг илүү ашигласан, оюуны чадамжийг хөгжүүлсэн ийм төрлийн спортыг хэлж байгаа юм. За тэгээ Монголын Оюун ухааны академи болохоор одоо үүсгэн байгуулагдаад 15 дахь жилдээ орж байгаа. За өнөөдөр болохоор бүр Монгол улс даяар дээрээс нь Солонгос, Австрали тэгээ одоо Америк гэдэг 60 салбарт олчихсан. Тэгэхээр энэ өнгөрсөн 15 жилийн хугацаанд болохоор Монгол хүүхдүүдийн дунд энэ оюуны спортыг хөгжүүлэх олон ажил хийсэн байгаа юм академи хамт олон. За тэгэл энэ дундаас болоод дурдах юм бол түргэн бодолт, ой тогтоолт, Rubik шоо, за Keymaster гэдэг одоо онсон тоглоом гэх мэтчлэн энэ олон одоо оюуны спортуудыг хөгжүүлж явсан байгаа юм. За тэрнийхээ үр дүнг ч гэсэн ер нь аваад үзсэн бас хүмүүс айгууг сонсч байсан гэж магадгүй. Гэтэ одоо энэ одоо хамт олонны шигшээ багийн тамирчид нь 73 олон улсын уралдаан тэмцээнд оролцоод 150 цом аваад 1600 гаруй медаль цуглуулад дээрээс нь энэ одоо 15 жилийн хугацаанд. Тэгээ дээрээс нь одоо дэлхийн оюуны одоо ой тогтоолтын дээд амжилт гэж яддаг рекорд тийм ээ. Тэр дээд амжилтын 54-ээс нь 34-ийг нь Монгол хүүхэд залуучууд эзэмшиж байгаа. Ийм гайхамшигтай юм бэ тий. За тэгэхээр гадаадд одоо ялангуяа Америк нэгдсэн улсад энэ оюун ухааны академийн салбар нээгдэж байгаа одоо гол шалтгаан зорилгыг та юу гэж харж байна? За яг одоо би өөрийнхөө яг одоо шалтгаанаа тайлбарлаж өгье гэж бодож байна л да. Тэгэхээр би бол үндсэн 3 одоо зүйлээс олж байгаа юм. Нэгдүгээр болохоор би өөр бас 3 хүүхдээ ээж, Америкч тэр Монголч тэр хүүхдэд одоо өсгөж ирсэн. За тэгэнгүүт ерөөсөө бид нар боддог байхгүй Америкт байгаа хүмүүс. Ийм өндөр гайхамшигтай үр дүнгuu авчираад байгаа Монголын Оюун ухааны академи ягаад Америкт байдгүй юм бэ? Байсан бол хүүхдүүдаас явуулах юмсан, хөгжүүлэх юмсан гэж боддог. Тэгээ Америкт хүүгийн эцэг эхтрийг ажиглаад байх юм бол аль болох үр хүүхдүүдэд хөгжүүлчихье, өөрт байгаагүй боломжууд
хүүхдүүдийг өгчий гэсэн юм хүсэл эрмэлзэлтэй байх гэдэг. Тэгэхээр одоо нэцэг ихнэр гэр бүлд нь бас энэ сайн одоо юу гэдгийг боломжийг гаргах юмсан гэсэн мөрөөдөлтөө. Хоёрдугаар болохоор бас одоо Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Хатанбаатар багшийн энэ хэтийн одоо алсын харааны юу вэ гэхээр дэлхий биднээс суралцсан гэдэг ийм алсын хараатай яваад байгаа юм. Тэгээ нас өөрөө айгуу цаана утга бас юм төгөлдөр нилээн бас айгуу сайхан алсын хараа авахгүй тэрийг айгуу дэмжиж байгаа. Гуравдугаарт болохоор яг манай бас одоо аав ээж, манай нөхрийн талын ч гэсэн аав ээж, манай эмээ өвөө нар бүгд одоо нэг бол багш, үгүй бол одоо энэ соён гэгэрүүлэх ажил хийжсэн, олон одоо бүтээл туурвж ирсэн ийм хүмүүс байдаг. Тэгээ манай нөхөр бас намайг нэлээд дэмжиж өгөө зоригжуулаад за ийм сайхан санаачлагыг ерөөсөө хоёулаа хийе. Энийг Монголд Америкт бас ингээд салбараа нэ гэдэг ийм одоо юугаар авсан. Тэгээ яг бид нар зорилго бас урдаа тавьсан л да. Одоо богино хугацааны зорилгоо ярих юм бол нэгдүгээрт одоо Монголын оюун ухааны академийн тийм ээ 15 жилийн турш хөгжүүлж хэрэгжүүлж ирсэн энэ одоо арга зүйг Америк дахь хүүхдүүдийн онцлогтон тохируулж одоо үе шаттайгаар нэвтрүүлж ингээд одоо нутагшуулах ийм зорилго тавьсан байна. За энэ дээрээ болохоор мэдээж хэрэг бас Америк дахь хүүхдүүд дундаас оюуны спортын тамирчдыг бас бэлтгэх ийм зорилготой. За урт хугацаанд ингээд аваад үзэх юм бол бид нар одоо айгүй сонирхолтой бас ийм нэгэнд цаг үед амьдарч байна шүү дээ. Одоо хиймэл оюун ухаан маш түргэн хөгжиж байна. Өөр хүүхдүүдийн маа ирээдүй ерөөсөө яг ийм байна, тийм байна гэж хэлэхэд үнэхээр хэцүү байгаа. Тийм болохоор хүүхдүүд ирээдүйд ямар ч нийгэмд амьдарсан, ямар ч салбарт юм уу, салбараас салбар руу шилжихэд ерөөсөө одоо ийм ямар альва зүйлийг түргэн хялбархан аргаар суралцах энэ ур чадрыг эзэмшсэн байх нь агай чухал байгаа. Тэгээ дээрээс нь одоо юмд дасан зохицох одоо шилжих ийм боломжтой байх хэрэгтэй юм. Тэгэхээр үүнийх нь суурийг нь тавьж өгөөд ийм одоо чадвартай хүүхдүүд хөгжүүлэхэд аль болох тусалчих юмсан дэмжих юмсан гэсэн том зорилго одоо тавьсан байгаа да. Тий. За тэгээ Америкт байгаа хүмүүс бол цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөдөг хүүхдүүд нь ч гэсэндээ нөгөө одоо баг дунд ахлах сургуулийн хүүхдүүд ч одоо хичээлээс гадуурх дугуйлан секц спортын уралдаан тэмцээн гээд маш завгүй байдэн шүү дээ тий. Тэгэхээр яг энэнтэй одоо танаа цагийн хуваар яаж зохицох бол тэгээ ер нь сургалтынх нь онцлог нь ямар байх бол гэдэг талаар сонсъё да. За тийм. Тэгэхээр яг Америк дахь хүүхдүүдийн онцлогуд бас их байна. Одоо жишээ нь хос хэлээр ярьдаг, эсвэл англиар зөвхөн ярьдаг. За тэгээд Америкийн одоо гадаадын боловсролын системээр олон жил явчихсан гэдэг ч юм уу. Тийм болохоор бид нар одоо эсэлтэй одоо хийхийг хүсэж байгаа эцэг эхүүдийн материалыг харж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийг англиар заах уу, монголоор заах уу гэдгээр нь ялгаад тийм ээ. За тэгээд дараа нь болохоор насных нь бүлгаараас аль болох бүлгэлж өгөх гэж оролдож байгаа юм. За тэгснээр хүүхдүүд маань зөвхөн энэ одоо ур чадрыг авахаасаа гадна бас юм хамт олонтой болж төгсөх юм болоо гэж бодоод байгаа. За тэгэхээр та сая бас хэллээ шүү дээ. Америкт ялангуяа хүүхдүүд маш олон дугуулан одоо секцэд явдаг. Тэгэхээр бид нар бас энийг бодолцож үзээд эхнийхээ одоо энэ хөтөлбөрийн эсэл дээрээ хурундаа түргэн бодолтын хөтөлбөрийн эсэл дээрээ маш олон хичээлийн хуваарийн сонголтыг гаргаж өгч байгаа. За нэгдүгээр болохоор одоо чинь хүүхдээ 1-р 3-р хагасааны оройн цагууд эсвэл 2-р 4-р бүтэн сайны оройн цагууд байна. За эсбөгөөс бүр зөвхөн хагас бүтэн сайндаа хичээлэх ийм цагийн хуваараа сонгох боломжтой байгаад байгаа юм. Тий. За хүүхдүүд ирээд одоо яг ямар арга барилд суралцах юм, ямар төрлийн хичээлүүд орох юм бол Тэгэхээр бид нар эхнийхээ эсэлтийг энэ түргэн бодолтын одоо хөтөлбөрөөр эхэлж байгаа. Энэ маань болохоор яадаг вэ гэхээр хүүхдэд одоо дөрвөн одоо аргын тоолол буюу нэмэх, үржих, хасах гэдэг тийм ээ. Энэ одоо тооллуудыг маш түргэн одоо хийж чадах энэ арга ухааныг суулгах. За тэгээ зүүн тарих, баруун тарихыг жигэд ингээ хөгжүүлэх 2 жилийн цогц сургалт байгаа юм. За тэгээд энэ дээр болохоор яаж байгаа вэ гэхээр хуруу, одоо суруу баан, за тэгээ энэ одоо бүтээл сэтгэлгээдээр суурилсан энэ тусгай аргачлалыг ашиглаж байгаа юм. За та бүхэн манаас харсан байж магадгүй телевизээр ч юм уу одоо YouTube, Facebook-оор гарч ирдэг штэ нэг юм дэлгэцэн дээр ингээл тоонууд анивчаал хүүхдүүд цээжэр айгуу түргэн болтол тийм ээ. Энийг ерөөхдөө суралцсан гэсэн үг. За тэгээд энэ маань яадаг гэхээр хүүхд маань зүүн баруун тархиа ингээд жигэд сайхан хөгжүүлээд ашиглаж сураад за тэгэхээр нөгөө хүүхд манаас одоо нүдний харааны хурдан нэмэгдэж өгч जैन. За сэтгэн бодох чадвар нь улам илүү сайжирж जैन. Хамгийн гол нь яаж байгаа гэхээр нөгөө альва зүйлд одоо анхаарлаа төлрүүлэх тэр одоо чадвар нь аягүй сайн нэмэгдэж өгдөг. Ингээд ерөөсөө явандаа хүссэн үсээгүй хүүхд маань бас академик хичээлдээ ч гэсэн амжилт гаргаад эхэлдэг байна. Бид нар 45 минутанд хичээлээ удирдан явуулахдаа ямар зүйлсийг давтамжтай хийх үү, ямар зүйлсийг арай жоохон хасаж өгөх үү гэж бас бодох ёстой болж байгаа. За дээрэс нь болохоор юу вэ гэхээр нөгөө англиар яаж бодог сэтгэдэг хүүхдүүдэд махан орчуулга ялангуяа ой тогтоолтын хичээлийн хөтөлбөрийг бахан орчуулж ерөөсө болохгүй гэсэн. Автоматар багш өөрийнх нь бас арга зүйн нэг онцлог байгаа л да. Тэр нь юу вэ гэхээр хүүхдийг аль болох хөгжилтөө, аюу тийм сэтгэл өндөр байдлаар сурган одоо хүмүүжүүлэх ийм одоо арга зүй байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдэд хичээлд ирэх дуртай. За тэгээ ялангуяа ой тогтоолтын хөтөлбөр рүү яваад ирэхээр дотроо маш их одоо тэгэж хөгжөөнт байдлаар юм боддог, сэтгэдэг, юм бүтээлч
тиймэрхүү аргааг ерөөхдөө зааж өгдөг юм байгаа юм. Тэгснээр бас үр дүн ч гэсэн аягүй хурдан гарна гэсэн үг. Хүүхдүүд маань яг 6 сар сурах юм байна эхний ээлжинд те. За энэ 6 сар 5-аас 6 сар сурлаа гэхэд ер нь хэр зэрэг одоо чадвартай болсон байх вэ? Тийм. Тэгэхээр хүүхдүүд маань одоо бүтэн академик жилийн хугацааны хөтөлбөрийг 5 сар шахаад айгу төрөвчсөн байдалтай сурч байна тийм ээ. Тэгэхээр үр дүн бол айгу төргөн гарна гэж бид нар хараад байгаа. Хичээл хоорондын одоо өдөр хол байх тусмаа хүүхдүүд юм мартаад эхэлдэг ч юм уу, практис хийхгүй болохоор ингээ орхидоод эхэлдэг тийм. Тэгэхээр тийхгүй гэж хараад байгаа байхгүй юу? За тэгээ хүүхдүүд маань ерөөсөө бүгдээрээ эхний жилдээ одоо нэмэг хасах үйлдэлийг нэг оронтой, олон оронтой тоонуудыг одоо цээжээрээ бодож сурчнаа гэсэн үг. За дээрэс нь болохоор яах вэ гэхээр тархийг одоо хөгжүүлэх ийм оюуны спортын тоглоомудаас орж ирсэн байгаа. За нэгдүгээрт болохоор төргөн өрөлт гэдэг тийм ээ, speed stack, аяга үрдэг тэр спортоор хичээлэн тэгээ зүүн баруун тархи нь маш сайхан хөгжиж өгнө. Дээрэс нь key master гэдэг одоо оньсон тоглоом гэдэг шүү дээ. Оньсон тоглоомоороос хичээлэхээр байгаа. Энэ олон төрлийн аргад хүүхдүүд суралцсанаар тэдний хичээл сурлагад мөн ирээдүйн амьдралд нь ямар том өөрчлөлтүүдийг авчрах бол? Тэгэхээр энэ болохоор хүүхдээсээ маш их шалтгаалдаг. Зарим хүүхдүүд болохоор одоо жишээ нь хичээл номдоо таарах хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр маань ингээд тэд нар маань ерөөсөө юу гэдгийг тархигаа хөгжүүлээд оюуны одоо энэ чадамжаа нэмэгдүүлээ явхаар өөртөө айгүй ихтгэлтэй болдог. Өмнө нь одоо би хичээлдээ муу гэж боддог гэсэн бол би чинь ийм мундаг төрхөн боддог хийж чаддаг юм байна штэ. Миний ой тогтоолтын потенциал чи ийм байсан юм байна штэ гэдэг ч юм уу. Айгүй их тэр одоо сэтгэлийн одоо юу гэдгийг хатыг асуулгаж авч өөртөө ихтгэл нэмэгдэж өгдөг. Зарим хүүхдүүд болохоор ялангуяа Монгол одоо эцэг эхнэрийн хүүхдүүд ерөөсөө яадаг вэ гэхээр айгүй юм юу гэдгийг өөрийгөө сорих дуртай. За бусад монгол хүүхдүүд ингэж байгаа юм чи би ч гэсэн олон улсын тэмцээнд оролцъё, медаль авъя. Эсвэл одоо коллеж, их сургуулийнхаа аппликейшн дээр өөрийгөө ямар бас содон хүүхд вэ гэдгийг харуулъя гэх юм бол бас ингээд тамирчнаар бэлтгэдэд явах зорилготой ийм хүүхдүүдийг бас нэлээд сайн дажиж өгнө гэсэн үг. Тийм. Тэгэхээр ерөөсөө хүүхдээсээ шалтгаалаад олон төрлийн ийм одоо өгөөжтэй эерэг өөрчлөлтүүд гарах боломжтой. Тийм. Тий. За бас хүмүүсийн сонирхож байгаа нэг асуулт байж магадгүй Хатанбаатар багш маань өөрөө бас ирж хичээлээ заах юм болов уу гэд те. Хатанбаатар багш маань болохоор өөрөө одоо ингээд бүтэн 60 салбарт олчихсан байгаа болохоор салбарууд дээр одоо багшлах боломжгүй байгаа. Тэгэхээр салбар болгон өөрсдийнхөө одоо сургагч багш нарыг бэлтгэдэг. Тэгэхээр манайх болохоор Монголын одоо энэ оюун ухааны академийн багш нар бэлтгэх одоо арга зүйд нь суралцсан 3 залуу багш нарыг бэлдсэн байгаа. Бүгд одоо англи монголоор ярьдаг ийм 3 монгол багш нар бэлтгэгдсэн байгаа шүү. Өөрийнхөө тухай товчхон биднэрт бас танилцуулахгүй юу? За тэгэлгүй яах вэ? Тийм. Тэгэхээр би болохоор одоо за ажил мэргэжлийн хувьд гэх юм бол бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэнгээд одоо ардчлал эрхчлөөг бэхжүүлэх зорилготой нам бус төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллагатаа сүүлийн 10 жил ажиллаж байгаа. Зохицуулагчаас эхлүүлээд хөтөлбөрийн дэд захируулалт төтөл явлаа. Энэ хугацаанд одоо институтуудын хөгжил одоо чадахжуулах үйл ажиллагаа, иргэдийн дуу хоолойг нэмэгдүүлэх юм хөтөлбөр төслүүдийг зөндөө хэрэгжүүлсэн. За тэгээ одоо болохоор би Төв офис Вашингтонд за Зүүн Аз Номхон далайн бүс нутгийн хөтөлбөрийн менежерээр ажиллаж байгаа юм. Өмнө нь болохоор яг бас Georgetown их сургуульд ийм одоо судалгааны төсөл дээр ажиллаж ирсэн. Нээлттэй мэдээллийн шинжээчээр 5 жил ажиллаад ерөн дэлхийд даяар олон улсад ямар одоо халдвар төвчнүүд гаргаж пандемик гарахаар байна. За ямар одоо нийгэм улс төрийн үйл явдлууд болж байна гэдэг дээр шинжилгээ хийж явдаг гэсэн. За тэгээд хувь хүнийхээ сонирхлоор болохоор бас Impact Network гэдэг төрийн бус байгууллагын хамт олонтойгоо одоо зарим эмэгтэйгээд ном монгол хэлнээ орчуулж гаргаж ирсэн. За тэр ном манаас Монголд хөрхөн бестселлер болоод олон хүнд бас хүрсэн байлээ. За тийм байгаа. Тэгээд ер нь бол би бас боддог л доо одоо хүүхэд залуучуудыг ялангуяа залуучуудыг дэмжих, чадахжуулах янз бүрийн хөтөлбөр төслийг хэрэгжүүлж ирсэн хүний хувьд юу гэж боддог вэ гэхээр ер нь залуу хүмүүс хүүхдүүд өөрсдийнхөө ур чадвар аягүй сайн нэмэгдүүлээд тэгээд тэр ур чадвараа ингээд хэрэгжүүлээд явах юм бол ямар ч нийгэмд эерэг өөрчлөлтийг маш их хэмжээгээр гарах боломжтой гэдэг юмд бол би яг итгэдэг. Тийм болохоор ш тэр одоо энэ дэлхийд оюунаараа одоо оюуны чадамжаараа гайхашигдж байгаа, танигдж байгаа энэ Монгол улсын тийм ээ энэ оюуныг хөгжүүлэх академийн сургалтынх нь одоо хүртээ хэмжээг аль болох нэмэгдүүлчих юмсан. Америкт салбар нээх энэ үйл ажиллагаанд нь оролцоод тэгээд одоо өөрсдийнхөө салбарыг нээсэн ажиллаж байгаа маа. Сайн бацхан уу. Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Хант Сүрэнгийн Хатанбаатар. Бид хөтөлбөрийнхөө онцлогийг товчхон тайлбарлах нь зүйтэй байна. Өнөөдөр Америкт хэрэгжиж байгаа сургалтын төвүүдийн нийтлэг онцлог бол хичээлийн хосрогдол нөхөх арилгах байдаг бол бидний хувьд тарих хөгжүүлснээр нэгт хичээлийн хоцрогдоос өөрчлөсөн зэрэг. Хоёрт альва зүйлийг хурдтай сурах энэ ур чадварыг олгох. Харин гуравт өөрийгөө оюуны спортын төвшөнд бэлтгэхийг хүссэн хүүхд залуусыг хөгжүүлэхэд оршиж байна. Ингээд бид бүхний үйл ажиллагаатай та бүхний танилцахыг урьж байна. Та бүхэндээ амжилт хүсье.
Нэмэлт мэдээллийг манай вебсайтаас имэйл утсаар мөн 7777 Leesburg Pike хаягтай сургалтын төвдөр маань ирж уулзан авах бүрэн боломжтой. Та хүүхдийг бүртгэлийн хугацаанд багтааж мөн ангид үрэхээс өмнө амжиж бүртгүүлээрэй. За энэ сарын 25-ны өдөр танах одоо яг албан ёсны нээлтийнхаа үйл ажиллагааг энэ байранда явуулах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр элсэлтийн үйл явц нь ямар хөө байна? Эцэг эхчүүдэд одоо ямар мэдээлэл өгмөр байна? Тэгэхээр эцэг тэр маш их уцаар ярьж гэн, лавж гэн, зарим нас цаг товлоод хурцж уулзж гэн. Тэгээ хүүхдээ бүртгүүлээ гэвэл яах вэ гэхээр манай одоо вебсайт байгаа. Тэр дотор одоо admissions гэсэн хэсэг дээр манайх цахим бүртгэлийн маягтай тавьчихсан байгаа. Тэрэн дээр бүх мэдээлэл харж байгаа л тэрийг сайхан бүглөөд чагтлаад ингэхдээ болохоор ерөөсөө өөрийнхөө хүүхдийнхээ боломжит цагийн хувааруудыг бүгдийг нь чагтлаад өгчөрөө гэж гуйгаад байгаа. Тэгээд материалаа ирүүлнэ гэсэн үг. За тэгээд дараа нь бид нар материалтаа танилцчаад анги хуваарлалтаа амжилтаа хийчээд тэгээд хүүхдийнхээ одоо дараагийн одоо үйл ажиллагаа буюу нөгөө гэрээ тэгэл нэхэмших гэдэг зүйл рүү орж байгаа юм. За зарим эцэг нар болохоор бас гар утсаар одоо холбогдоод эсвэл ингээд ам байлаар уулзж яхтаас бүртгэлээ хийхийг бас хүсэж байна л да. Тийм бас боломж бол ерөөсөй байгаа. За тэгээд манай хөтөлбөрийн одоо сургалтын төвийн нээлтийг тохиолдуулаад Хатанбаатар багш маань өөрөө бас биеэр ирж байгаа зөв хэд хоног. За энэ дээр нь яаж байгаа гэхээр бид нар 1-р сарын 25, 26, 27 гэдэг энэ хагас бүтэн сайн нийт өдрүүдээр эцэг эхэдэд зориулсан одоо нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд маань одоо энэ Монголын оюун ухааны академи, Memokid одоо төрөлжсөн сургалтын төвийн үүсгэн байгуулагч хүнтэй нь өөрөө бас бие барьж одоо үгүй биерээ уулзаад тийм илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж хүсвэл манай төв дээр бас хүрээд ирээрээ хаалга маань нээлттэй гаа шүү гэж одоо урьхыг хүсчихэд тэгээд тухайн үеэр ч гэсэн бид нар сургалтын одоо энэ хөтөлбөртөө эсэлтэй хийн. Гэхдээ мэдээж одоо ангид үрэхээс өмнө аль болох хүүхдүүдэд бас бүртгүүлчихээ бодороо хэрвээ хүсэж байвал маш нарийн сайн төлөвлөж яг энэ Америкт байгаа хүүхдүүдийн болон эцэг эхчүүдийн амьдрал хууданд тохирсон сургалт хөтөлбөрүүдтэй явагдаж байгаа юм байна. За тэгээд танаа энэ шин төвийн ажил үйлсэд амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд бидрийг бас намайг сонсон дэх баярлалаа. Тэгээд та бүгдийн ажил амьдралд өндөр амжилт хүсье. Тэг за баярлалаа. За Америкт амьдарж байгаа хүүхдүүд маань одоо Монголын оюун ухааны академийн салбарын одоо явуулж байгаа үйл ажиллагааг яг дэрэгдээсээ ингээд ирээд өөрсдөө анги танхимдаа ингээд суралцах ийм сайхан боломж бүрдэж байгаа юм байна. Тэгээд та бүхэн бас энэ академийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж бодож байгаа бол энэ дэлгэцэн дээр гарч байгаа одоо мэдээллийн дагуу одоо холбогдороо гэж хүсэж байна. За ингээд манай ярилцах цаг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзъя.